Сайн байцгаана үзэгчтэй Монгол телевизээс үзэгч та бүхэндээ хүргэдэг хөгжмийн шууд нэвтрүүлэг маань энэ өдрийнхөө дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Үзэгчид та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За бид үзэгчдийнхаа мэндчилгээнүүдийг үзэгчдээс маань 1956 дугаарын утсан дээр болон захидлаар бидэнд маш олон мэндчилгээ ирсэн байгаа. Үзэгчдийнхаа мэндчилгээнүүдийг бид ээлж дараалан хүргэх болно. Ингээд нэвтрүүлгийнхаа эхэнд яг одоо Монгол телевизийн хөгжмийн шууд нэвтрүүлгийг хүлээн аван үзэж байгаа бүх үзэгчидтэй нэгэн сайхан уран бүтээлийг зориулж байна. Та бүхэн дууны дараагаар 1956 дугаарын утсанд шууд холбогдох боломжтой байгаа. Ингээд та бүхэн дуугаа хүлээн авч үзцгэнэ үзэгчтэй. Цагийн хуралсан мөрж довтон довтосоор атахан үдэнд минь ирэхгээ чинжилээсвийг орчлонгийн бүх цагийн зүг шундундыг зах тэрэлэг шинт онжил яран солиглоо Дурсамж дүүрэн инжил минь юутай сайхан бэ Дуутай шуутай өнгөрүүлсэн хөрвөний минь баяртай Дурдаа хайраар цалигсан хундаг шиг зүрхэнд Дуулим хорвогийн шинжил чи ямархан жаргалыг амлан вэ Дэлхийн газар ойлын даашин зан өмрөө Өрхөн хүүхнүүдийн сормостэр цацхан гэлэлзаад Хүүхдийг эйнэдэн эжавийн сэтгэл баясаад Орвогийн шинжил ирдэ Амаргуудад өршби хариг өгөөрэ Баргалсан булаг шиг амжилтын дэгийг авчраарай Хатгэн урсын азрыг амтд нар дүүргээрээ Амьдрал мөнхийн жилэрээ She's
Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлгээ эхлүүлсэн байгаа. Үзэгч та бүхнийгээ бид 1956 дугаарын утсан дээр урьж байгаа. За ингээд студид ирсэн мэдлэгээ үзэгч та бүхэндээ хүргэе. Эхний үзэгчийн маань мэдлэгээ уран зулаас ирсэн мэдлэгээ байна. Уран зулынхаа мэдлэгийг та бүхэндээ хүргэе. Хамгаас хайртай аав төмөр тулга хайртай ээж цэвэгжив болон ах ган тулга батхуйг баяр магна эгч хонгор зул заяа мөнх заяа эрдэн зул даш цэвэг нар болон хайртай дүү нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд ирж байгаа 2013 онд амжилт бүтээлээр дүүрэн ухтаараа та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү гэдэг гэр бүлийнхэндээ уран зулын зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн мөнхөт эрхлэгчтэй мэс заслын тасгийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээд ирж байгаа 2013 онд амжилтаар дүүрэн ухтаараа та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүүх гэд хамт олондоо зааман найз нөхөддөө ах トゥ төрөл төрөсөддөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд та бүхэн шинэ оноо сайхан ухтаараа гэд төгс жаргалын зүгээс мэдлэгээ илгээсэн байна. За дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Батхандын мэдлэгээ бидэнд ирсэн байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн уушигны тасгийн за мөнх зул эрхлэгчтэй ажлын хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсээд хүн ардынхаа эрүүл энхийн мананд нүд цавчилгүй зогсож байдаг та бүхнийхээ амьдралд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё гэд ажлын хамт олондоо зааман гэр бүлийнхэндээ найз нөхөддөө ах トゥ төрөл төрөсөддөө Батхандын зүгээс мэдлэгээ ирүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ хамгаас хайртай ээжтэй төрсөн өдрийн гал халуун мэдлэгээ ирүүлсэн байна. За үзэгчтэйгээ бид 1956 дугаарын утсан дээр урьж байгаа. Та бүхэн бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. Хинтээ аймгийн дадал суманд байгаа хамгаас хайртай аав мөнх жаргал хайртай ээж алимада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд зүүнний сүүгчээр багтах он жилүүдийн урсгалд зүгээр л дэргэд минь байж хайрл ижиг гэж дуудах болгондоо баярладаг ижил хэдин өрсөдөө урт наслаж хайрлаарай гэд хамгаас хайртай ээж алимада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд Улаанбаатар хотод суугаа хамгаас хайртай том охин ариун жаргал хүргэн од баяр охин амар жаргал Говьсонбор аймагт байгаа хамгаас хайртай хүү амгалан жаргалын гэр бүлээс заман хамгаас хайртай ээжийг минь төрүүлж өсгсөн нагц ээж цэцгээдээ энэ өдрийн мэндийг хүргээд таньдаа хязгааргүй ихээр хайртай шүү. Та минь урт наслаж удаан жаргаж өөрөөч бидэндээ үргэлж үнтэй сайхан сургаалаа хайрлаж байгаарай. Бидний хайртай ээжийг төрүүлж өсгсөн таньдаа маш их баярлалаа гэд нагц ээж цэцгээдээ за охин ариун жаргал хүргэн од баяр охин амар жаргал хүү амгалан жаргал нарийнхан зүгээс мэдчилгээ дэвшүүлсэн байна. За ингээд дараагийнхаа үзэгчийн мэдчилгээг бид үзэгч та бүхэндээ хүргэх болно. Та бүхэн 1956 дугаарын утсанд яг одоо шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд энэ өдрийн хамгийн ихний азтай үзэгч холбогдсон байна. Байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэм бэлээ? Хоёулаа танилцъя. Булгана. За булгаа хинд мэдчилгээ явуулах уу? Гэр бүлийнхээ. За гэр бүлийнхнийхаа нэрийг хэлээрэй булгаа. Аав Юролт. Ээж Сарантуя. Дүү Тулгаа. Дүү Тулгаа. Тэгээд өвөө Жовон тийм ээ. Имээ тогтох. Өвөө Жовон имээ тогтох. Тэгээд жоохон дүүнэртэй. За хөөрхөн дүүнэрийнхээ нэрийг хэлэх үү? За анх баяр. Мишель. Төгс баяр. За төгс баяр. Тэгээд Өөрийн туяа. За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа булгаа. Шинэ жилийн баярын мэндийг чамд хүргэж байна. Маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Үзэгчдэд бид дуучин Алтан түлхүүрийн дуулсан шинэ жил гэдэг сайхан уран бүтээлийг зориулан хүргэх болно. Дөнгөж сая булгаа бидэнтэй холбогдож хамгаас хайртай аав Юролт, хайртай ээж Сарантуя, хайртай дүү Тулгаа, өвөө Жовон, эмээ тогтох дүү анх баяр Мишель, төгс баяр Өөрийн туяа нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд булгаагийн зүгээс мэдлэгээ илгээсэн байна. За ингээд дараагийнхаа үзэгчийн мэдчилгээг бид яг одоо та бүхэндээ хүргэе. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ Дүгүрживийн мэдчилгээ байна. Дүгүржив бидэнтэй холбогдож Ховд аймгийн Эрдэнэ бүрэн суманд байгаа хамгаас хайртай эмээ Хандаа болон Улаанбаатар хотод байгаа ах トゥ төрөл төрөсөддөө мөн Сэлэнгэд байгаа Сэлэнгийн баруун хараад байгаа хайртай ах Ган чулуун эгч Төдөв найз Баттава хүргэн ах Долзод сүрэн хадам ээж Алтан цэцэг болон ах トゥ төрөл төрөсөддөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд Дүгүрживийн зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ
цог жаргалын мэндчилгээ байна. Ховд аймгийн Булган суманд байгаа хамгаас гартай аав Сүхбаатар хайртай ээж буян тогтох дүү нартай болон хадам аав Батада энэ өдрийн мэндийг хүргээд таньда шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Урт наслаж удаан жаргаарай гэд аядуугаар мэндчилгээ илгээх хийх хүссэн байна. За ингээд мэндчилгээнүүдэд дахин та бүхэндээ хүргээд дууга зориулъя. Эхний үзэгчийн маань мэндчилгээ хамгаас гартай аав Төмөр тулаг хайртай ээж Цэвэг Жив болон ах Ган тулаг Батхуйг баяр магна эгч Хонгор зул Заман зул заяа Мөнх заяа Эрдэн зул Даш Цэвэг нар болон хөөхөн дүү нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд ирж байгаа 2013 онд амжилт бүтээлээр дүүрэн ухтаарай гэд нийслэл Улаанбаатар хотоос охин Уран зулынхан зүгээс мэндчилгээ ирүүлсэн байна. За дараагийн үзэгчийн маань мэндчилгээ Хинтээ аймгийн Дадал суманд байгаа хамгаас гартай аав Мөнх жаргалдаа энэ өдрийн мэндийг хүргээд мөн хамгаас гартай ээж Алмада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд таньда хязгааргүй ихэр хайртай шүү. Бүүвэн дүү сонсож өссөн болохоор сэтгэл минь уйхан байдгийн мэжээ. Бүлийн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдгийн мэжээ. Бүтэн харинд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гигэн байдгийн мэжээ. Бүүвэн залбирал ивэж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдгийн мэжээ гэд хамгаас хайртай ээж Алмада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд за Улаанбаатар хотод байгаа хамгаас хайртай охин том охин Ариун жаргал хүргэн од баяр охин Амар жаргал Говьсонбор аймагт байгаа хүү Амгалан жаргалын гэр бүлээс нь одоо хайртай ээжтэй төрсөн өдрийн гал халуун мэндчилгээ илгээсэн байна. За мөн эдгээр хүүхдүүд нь хамгаас хайртай ээжийг минь төрүүлж өсгсөн нагацээ цэцгээдээ энэ өдрийн мэндийг хүргээд таньда хязгааргүй ихэр хайртай шүү. Та минь урт наслаж удаан жаргаарай. Таньда маш их хайртай гэд за үр хүүхдүүдийн зүгээс Алмагийн үр хүүхдүүдээс хамгаас хайртай эмээдээ мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлгийн Мөнхбат эрхлэгчтэй Мис заслын тасгийн хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд та бүхэн оноо сайхан ухтаараа ажилдаа үргэлж амжилт гаргаж байгаарай гэд хайртай хамт олондоо болон гэр бүл найз нөхөддөө нутгийн зон олондоо ах トゥ төрөл төрөсөддөө төгс жаргалын зүгээс мэндчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ Батхандын мэндчилгээ байна. За Батханд маань бидэнтэй холбогдож хавдарт өвчин судлалын үндэсний төвийн мөнх зул эрхлэгчтэй уушигны тасгийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээд хамт олондоо хязгааргүй ихэр хайртай шүү. Та бүхэн 2013 онд одоо үргэлж амжилт гаргаарай, ажилдаа үргэлж амжилт гаргаарай гэд замун Батханд маань гэр бүл үр хүүхдүүдтэй найз нөхөддөө ажлын газрын хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ Булгаагийн мэндчилгээ байна. Булгаа 1956 дугаарыг утсанд бидэнтэй холбогдож хамгаас хайртай аав Ерөөлт хайртай ээж Саран Туяа дүү Тулгаа мөн өвөө Жовон хайртай эмээ тогтох дүү Анх баяр Мишель Төгс баяр үүрийн туяа нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд Булгаагийн зүгээс мэндчилгээ ирүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэндчилгээг дараах сайхан дуун дээр хамтдагхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэндчилгээгээ хүлээн авч үзцгээе нөө.
Үзэгчдээ хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань студид ирсэн мэдлэгээр үргэлжилж байна. Та бүхэн бидэнтэй 1956 дугаарын утсанд мөн холбогдож бидэнд мэдлэгийг үлдэх боломжтой байгаа. За ингээд студид ирсэн мэдлэгээ хүргэе. Дорноговь аймгийн 70 жаргалан сумын суманд суугаа хамгаас гартай эгч үрэлмаа хайртай дүү байгалмаа боёо тэдний гэр бүлд шинэ жилийн баярын мэндийг хүргээд Эрдэнэ нутгийн гэр бүлээс аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ. За ихтгэл торших группийн ерөнхий захирал Банзрагчийн бэлэг дэмбэрэл түүний хайртай хань мөнх цэцэг эгч нартаа танаа гэр бүл шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Та хоёр доо хязгааргүй хэр хайртай шүү гэд. За хамгаас хайртай дүү ган зориг. За түүний хайртай хань болормаа. Мөн хайртай охин тэнгэр хүү их тэнгэр. За охин эрхэс тэнгэр. За мөн охин эрх тэнгэр нарийнхан зүгээс мэдлэгээ дэвшүүлсэн байна гэр бүлийн хамтаар. За дараагийн үзэгчийн маань мэдлэгээ баяраа захиралтай Хөлөг Норов авто сургуулийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээ. За та бүхний маань алтан шарзам үлзийтэй байх болтугай гэд жолооны багш Төмөр Тулгын зүгээс мэдлэгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ хамгаас хайртай найз уран чимэгтэй болон тэдний гэр бүл найз нөхөдөд ажлын хамт олонд нь шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлээд ухаарл баяслыг хайрлаж угтан явж буй шинэ он танд урам зориг амжилт бүтээл аз жаргалын дээдийг явжрах болтугай гэд Цэндэгийн зүгээс мэдлэгээ дэвшүүлсэн байна. За ингээд үзэгчтэйгээ бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд студид ирсэн дараагийн мэдлэгээгээ бид үзэгч та бүхэндээ хүргье. За 1956 дугаарын утас руу олон үзэгчид зэрэг залгахаар бас утсанд маань баг зэргийн ачаалал ирдэг байгаа. За үзэгчид маань тасралтгүй биднэрүү залгасаар байгаа. Ингээд студид ирсэн мэдлэгээгээ үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэн хүргье. Увс аймагт суугаа, Увс аймгийн Наран булаг суманд суугаа, хамгаас гартай аав, шараа, хайртай ээж, Бямба, ах, Отхон баяр, эгч, эчин норов, заман чулуун, дүү, сүрэн, хүргэн ах, цийн даюуш, өргөө, Бямба болон бусад бүх ах дүү төрөл төрөсөдөө Улаанбаатар хотод суугаа, охин, пагам, хүргэн, амар сайхан, зээ, төр мөнх бат нарийнхан зүгээс мэдлэгээ хариулсан байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ. За хамгаас хайртай найз Чин зориг, Батчимэг нартаа охинтой болсонд нь баяр хүргье. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэ гэд хайртай хоёр найздаа мэдлэгээ дэвшүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгээг бид дахин та бүхэндээ уншиж хүргэе. За ихтгэл торших группийн ерөнхий захирал Банзрагчийн бэлэг дэмбэрэл түүний хайртай хань мөнх цэцэг нартаа шинэ жилийн баярын мэндийг хүргээд танаа гэр бүлд аз жаргал энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөж байна. Хязгааргүй хэр хайрлж хүндэлж явдаг шүү гэд ган зориг. За гэр бүл хайртай хань үр хүүхдүүдийнхаа хамтаар мэдлэгээ дэвшүүлсэн байна. За ган зориг хамгаас хайртай хань болормаа мөн охин тэнгэр, их тэнгэр, эрхэст тэнгэр, эрх тэнгэр нарийнхан зүгээс мэдлэгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ баяраа захиралтай Хөлөг Норов авто сургуулийн хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд жолооны багш Төмөр Тулгын зүгээс мэдлэгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ
Дорногов аймгийн Далан жаргалан суманд суугаа хамгаас гартай эгч Үрэл маа дүү байгаль маа боёо тэдний гэр бүл үр хүүхдүүдэд шинжлэлийн баярын мэндийг хүргээд Эрдэнэ тулгын гэр бүлээс аядуугаар мэмчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэмчилгээ Увс аймгийн Наран булаг суманд суугаа хамгаас гартай аав шараа хайртай ээж Бямба ах Отхон баяр эгч Эчин норов чулуун за дүү сүрэн хүргэн ах Цин даюуш өөргөө Бямба болон бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө Улаанбаатар хотод суугаа охин пагам хүргэн амар сайхан зээ төр мөнх мөнх бат нарийн зүгээс мэнчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ хамгаас гартай найз уран чимэгдээ болон тэдний гэр бүлэнд найз нөхдөд ажлын өндөр амжилтыг хүсээд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна. Та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү. Ээлж байгаа 2013 оныг амжилт бүтээлээр дүүрэн ухтаарай гэд Цэндэгийн зүгээс мэнчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Чин зориг Бат чимэг нартай хөөхөн охинтой болсонд нь баяр хүргэе. Танаа гэр бүл даз жаргал хүсье гэд хайртай найзынхаа гэр бүлд мэнчилгээ дэвшүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдаган уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгээнэ үү? Содон сондроор гэрэлтээд мөнх ногоо гацуур юутай гойхон бэ цаг хугацаа цасын ширхэг бүжиглэн надсаар цагийн зүү хүртэн догдолхон цохилж байна хуучин Сар ододоо шинон сэтгэлийн үдээр инээмсэсээр орж ирлээ автрайхан багийн дусан чиг хуучин номын баяртай амархан сайн байна уу гэж шинон огтцгаа Гялбаюутай ижилсээд хотын саруу готомж ямархан өнгөлөгвэ онцаа цасан үнтэй зургаан татуулаад одны урсгал хүртэн гэрлүгэ ярна байна хочмон Сар ододоо шинон сэтгэлийн үдээр инээмсэсээр орж ирлээ автрайхан багийн дусан чиг хуучин номын баяртай амархан сайн байна уу гэж шинон огтцгаа модон гिचдээ хөрөн баясхан хичнээн их өхөрдөн бэ 12-ыг цагийн зүү урган заахаар ац анжилт бүхэн оригдун нарстай хөлждөө хөлжмөн Сар ододоо шинон сэтгэлийн үдээр инээмсэсээр орж ирлээ автрайхан багийн дусан чиг хуучин номын баяртай амархан сайн байна уу гэж шинон шинжлээ огцсгай Чуман иргэн надсаар одоо
Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Үзэгчид та бүхэн яг одоо RS 56 дугаар явуулсан шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй өөрийн дуу хоолойгоор шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Монгол телевизийн хөгжмийн шууд нэвтрүүлэг бол Монгол орны өнцөг булан бүрт хүрж байгаа гэдгээрээ маш онцлогтой байгаа. Тийм учраас үзэгчид та бүхэн маань удаан уулзаж чадаагүй, удаан залгаж чадаагүй ах дүү нартай шинэ жилийн баярын мэндчилгээг хөгжмийн шууд нэвтрүүлгээр дамжуулан хүргэх боломжтой байгаа. Ингээд студид ирсэн мэндчилгээгээ үзэгч та бүхэндээ хүргье. Сүхбаатар аймгийн Түмэн цогт суманд суугаа хамгаас гартаа аав Инхбаатар хайртай ээж оюун цэцэгээ дүү үн болдог эгэнэ болон ах дүү төрөл төрөсөддөө нутгийн зон олондоо шинэ жилийн баярын мэнд хүргэж эрэх хондоо эрүүл инх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё гэд Эрдэнэ тулгын зүгээс мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ хамгаас гартаа аав Отхон баяр хайртай ээж Отхон баяр Төв аймгийн Аргалант суманд байгаа. За Аргалант сумын нутгийн зон олондоо за мөн тус сумын 10 жилийн сургуулийг анги удирдсан багш Дуламсран багштай төгссөн ангийн хамт олондоо нийт төгсөгчдөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд Улаанбаатар хотоос хүрл очрын зүгээс мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ Архангай аймгийн Хангаас суманд суугаа ах Чулуунбат эгч Лам Норжмаа хүргэн ах өрнөх эгч Инх жаргал ах Лавгсран бэрэгч Мега болон Баян улаан суманд суугаа Баян улаан багт суугаа хамгаас гартай эгч Цэрэн дулам эгч Гонгор Норов болон нутгийн ахан дүүстэй шинэ жилийн баярын мэндийг хүргээд та бүхэн маань өвлийг өнтэй сайхан даваарай гэд нийт архангайчуудаа одоо Улаанбаатар хотоос буян жаргал болон дүү нарынхаа хамтаар та бүхэнд аядуугаар мэндчилгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэндчилгээг дараах сайхан дуун дээр хамтдаган уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэндчилгээгээ хүлээн авч үзцгээнэ үү. Шинхэн бүхнэр намайг гоёж чиндээ Сэрхнэр нас том бэдэгтэй өгдөж Шинээр их хөдөр бүхэн шинжид багасаа Сэтгэргэж өгдөм усгын сэтсэрээр Урдад бидсэн харцаар намайг өгтөө Сайхан жаргал экхэл хүстэр зэлгэж Энэ өдрийн инээд хор баясныг зөвхөн чамд өгөө Сонин училүүдийн шинор бидгэцэн Зөвхөн шинжид чиби бид бүгдийн баяр Очтонгийн сайхан бүхний авчирья Онцэгдэр гэр мөчөн Солдырья Богор тэнгэртэй ихэрдэн Гэрэл хүсгэн цансруулж Монгодын их хүснийхэн Ахтэдийг цайгигай Шинжид хавдудсан насыг хайраар нэтахруулж Шинон хамгийн өнөр аз жаргалыг авчирдаа Шинжид тулсан амьдралыг нүднэ идэгнэр Хүрэх өдрийн жаргал зовлон баяр бүрэгтэй нүгдөө Зүрсэний зөвхөн баяраар байсан Сонин учинүүдийн шинор бидгэцэн Зон учрын цацруулсан Зөвхөн шинжид чиби бид бүгдийн баяр Очтонгийн сайхан бүхний авчирья Онцэгдэр гэр мөчөн Солдырья Богор тэнгэртэй ихэрдэн Гэрэл хүсгэн цансруулж Монгодын их хүснийхэн ахтэдийг цайгигай
боловсруулсан зөвхөн шинжил чиби бид бүгдийн баяр Очтонгийн сайхан бүхний ачия Сагирдох тэр мочин зүгдэрья Одотингтэй ихэрдэн гэрэл хүсдэн сацрууч Одон их хүсдэнхэн ахтэнтик Очтонгийн сайхан бүхний ачия Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань студид ирсэн мэдлэгээр үргэлжилж байна. Үзэгчид та бүхэн 1956 дугаарын утсанд холбогдож мэдлэгээ бидэнд өгөх боломжтой байгаа. За үзэгчидтэй хэлэхэд үзэгчид та бүхэн хөгжмийн шууд нэвтрүүлэгт хаяглан мэдлэгээ ирүүлэхдээ мэдлэгээгээ маш гаргацтай бидэнд одоо авчирж өгж байгаараа тэгэхгүй бол зарим үзэгчдийн маань мэдлэгээний одоо гаргагдахгүй за тийм тохиолдол бол зөндөө шүү. За ингээд ямар ч байсан үзэгчдийн мэдлэгийг бид хүрэх ёстой эзэнт нь хүргэх болно. Ингээд студид ирсэн мэдлэгээ хүргье. Хамгаас гаштай дуламд орчдоо, хамгаас гаштай авд дуламд орчдоо төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд өнгөрсөн ч гэсэн таньда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Өөр хүүхдүүд нь таньда хязгааргүй хэр хайртай шүү гэд хамгаас гаштай авд дуламд орчдоо төрсөн өдрийн гал халуун мэдлэгээ хүргэсэн байна. За мөн хамгаас гаштай эгч одон туяа хайртай дүү Батминд нартаа шинэ жилийн баярын мэндийг хүргээд мөн хамгаас гаштай дүү Дамчаа үрлээ хүслэн нарийнхан зүгээс мэдлэгээ ирүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ. За мэдлэгээ маань үргэлжилж байгаа юм байна. Өвөрхөнгөн аймгийн нарийн тэл суманд суугаа хамгаас гаштай эгч цагаан мөн төмөр хөлөг Улаанбаатар хотод суугаа Бямбад орждоо заман даш цэвэг болон бусад ах トゥ төрөл төрөсөдөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд Дулан Маргичагийн гэр бүлээс 80 дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ. За бидэнд маш урт мэдчилгээ ирсэн байна. За ямар ч байсан бид мэдчилгээг нь хүргэх болно. Завхан аймгийн Асагт сумын Аргаланд багт суугаа хамгаас гаштай ээж тосмоо таньда шинэ жилийн баярын мэндийг хүргээд ирж байгаа ондоо эрүүлэх хамгийн сайн сайхан бүхний хүсээ өрөөгөөд юу сансан 9 цагаан хүсэлтэнд сэтгэлчлэн бүтэх болтугай гэд үр хүүхдүүд бид нартаа үргэлж эвтээ одоо үр хүүхдүүд бидэндээ үргэлж ачивэлээ хайрлаж байгаарэ. Танийгаа урлуулж гомдоож исэн бол уучлаарай, таньда маш их хайртай шүү гэд. За мөн нагцах мөнхөө та минь бие сайн бодож байгаарэ. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргаланд багт суугаа нагцах чадраа болон эгч байгалаа тэдний гэр бүлд шинэ жилийн баярын мэндийг хүргээд за мөн ах Буд Аргичаагийнхаа гэр бүлийнхэнд ах Пүрэв Аргичаагийн гэр бүлийнхэнд ах Отхон Баатартаа шинэ жилийн баярын мэндийг хүргээд за мөн хүргэн ах Гом Барагчаа эгч Тэгш Жаргал түүний гэр бүлд хүргэн ах Насан Дэлгэр эгч Баяр Тогтох түүний гэр бүлд за мөн хүргэн ах Бямба эгч Тэгш Баяр түүний гэр бүлд хамгаас гартай эгч Тэгш Баярын за Завхан аймгийн Асагт сумын Засаг даргын тамгийн газрын 2012 оны байгууллагынхаа тэргүүний ажилтан болсонд нь баяр хүргээд таныхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье өрөөё гэд за мөн хамгаас гартай дүүнэртэй мэдлэгээ дэвшүүлсэн байна. Хамгаас гартай дүүнэр болох Даш Дондов Дулам Хорол Мегмар Очор Дэлгэр Наран Даш Дорж Цэрэн Тогтох Оюун Хорол Номин Эрдэнэ Үүрийн цолмон нартаа за дүүнэртээ сурлагын өндөр амжилтыг хүсээд авд ачлалтай ээжтэй инэрлэлтэй эх орондоо хэрэгтэй сайн хүн болцоогоороо дүүнэртээ хязгааргүй хайртай шүү шинэ жилийн баярын мэндийг хүргье гэд. За эдгээр бүх улсуудтай болон ах トゥ төрөл төрөсөдөө Улаанбаатар хотоос охин Отхон Баяр хүү Отхон төр нарийнхан зүгээс мэндчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ хамгаас гартай аав
Отхон баяр хайртай ээж Отхон баяр. За мөн Төв аймгийн Аргалан сумын 10 жилийн сургуулийг анги удирдсан багш Дуламсран багштай төгссөн анги хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд хүрл очрын зүгээс мэдчилгээ дэвшүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдчилгээг дараах сайхан дуун дээр хамтдагхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэдчилгээгээ хүлээн авч үзцгээнэ үү? Jingle bells. A new tune. Jingle bells. 무슨 일지 대체 혼자 심지는 있는 듯이
Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд 1956 дугаарын утсанд үзэгч холбогдсон байна. Байна уу? Байна. За, мэдлэгээгээ үргэлжлүүлэн хэлээрэй. За, тэгээд Төмөрүүлзий мөн аав инх тавин. Доноор нэг үлцээс мөн цуга. Мөн Аарын хамгаалалт татмад. ах トゥ төрөл төрөсөд. Аха. Бүгдийн шиноны минь төргийа. За, шинэ жилийн баярын мэндийг хүргье гэдэг Инхбаатар Эрдэнэбаатараас. Манай гэр бүлийн тэндэг бүх хүмүүст хамгаалалт татмад бацрын гэр бүлээс. За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. За, холбогдсонд маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Студид дээрсэн дараагийн мэдлэгээ Сүхбаатар аймгийн Төмөн цогц суманд суугаа хамгаас гартай ах Мөнхбаатар хайртай ээж Эрдэнэ Туяа нартай энэ өдрийн мэндийг хүргээд та хоёрдоо шинэ жилийн баярын мэндийг хүргье гэд инх цул аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн мань мэдлэгээ Алтан чимгийн мэдлэгээ байна. Хамгаас гартай ээж Лавг Сүрэн Улаанбаатар хотод байгаа хайртай ах эгч нартай болон шинэ жилийн баярын мэндийг хүргээд Алтан чимэг хайртай хүү Алтан сүлдийн хамтаар мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За, сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэмээлээ? За, би нэг дахиад би шагнал болсон мөн гэж байна. За, хэн бидэнтэй холбогдсон бэ? Хоёулаа танилцъя. Эрдэнэ цогт. За, та хэн дэмжүүлгээ? Эрдэнэ цогт мөн үү? За, та мэдлэгээ хэлээрэй. За, би мөн. За. За, би чуарагийн нэгдүгээр 10 жилиг 80 он төгссөн ангийнхаа хамт олон тулгын ангийн багш тонгодогта шинжлэлийн баярын мэнд дүргээд өчигмөрөд бүхэн бие жахаа ерөөл дэвшүүлж шинжлэлийн баярын мэнд дүрх гэсэн юм уу? За, ангид ирсэн багшийн нэр хин гинэ? Тонгодог. За, тонголог багш та. Тонгодог. Анги хамт олонд. Бүхэн бие жахаа ерөөл дэвшүүлж шинжлэлийн мэнд дүрх гэсэн юм уу? За, эдгээр улсуудаа юу тийм ээ? Ангийнхаа бүхэн найзуудаа гэрийн гэр бүл өрөвдөлт бүгдээ Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Ангийн багштай болон анги хамт олондоо зориулсан мэдлэгээнд бид хүлээн авлаа холбогдсонд маш их баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье. За, баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа танд. За, ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Эрдэнэ цогт бидэнтэй холбогдож дархнаас холбогдсон байгаа. Сэлэнг аймгийн Зүүн Хараагийн 10 жилийн сургуулийг 1980 онд анги удирдсан багш Тунгалаг багшийнхаа удирдлагын дор төгссөн анги хамт олондоо мэдлэгээ дэвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За, сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм билээ? Мөнх сайхан хин мэдлэгээ явуулах уу? Мөнх сайхнаас хайртай Улаанбаатараас хайртай цэнцүрэндээ ээж цэнцүрэн баярын мэнд хүргье. Батмурт баяр сайхан төвийн асар. Тэгээд жаргал сайхан хоёртоо гэр бүлийн шинэ жилийн мэнд хүргье. Бат сайхан. За, бидэнтэй холбогдсон маш их баярлалаа мөнх сайхан. Мэдлэгийг нь хүлээн авлаа. За, маш их баярлалаа. За, ингээд 3 үзэгчтэйгээ холбогдсон байгаа. Гэхдээ бид өнөөдөр бол яг нэг дуун дээр 3 үзэгчтэй холбогдно гэхгүй үзэгчид та бүхэн бидэнтэй яг одоо холбогдох боломжтой. Яагаад гэвэл өнөөдөр олон үзэгчид одоо бидэнтэй холбогдож хайртай дотны хүмүүстэй шинэ жилийн баярын мэдлэгээ илгээхийг хүсэж байгаа учраас бид заавал үзэгчдийн мэдлэгийг 3 үзэгч гэж зааглахгүй байгаа. Ингээд үзэгчтэйгээ бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Шинэ жил болж байгаа учраас бид үзэгчдэд олон сайхан шинэ жилийн өвлийн тухай сайхан уран бүтээлүүдийг сонгон хүргэж байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За, сайн байна уу? Та хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэм билээ? Батэрдэн заавчлаараа та жаахан чанга ярихгүй бол таны дөө маш сул сонсогдож байна.
хамтар ганжаалал цаасгүй болоргүй тэр гэр бүлийн хамт олонтой шинэ оны баярын мэндийг шинэ онд ирүүлэг ганцаараа сайхан ирүүлээ өрөөгөө. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны имжлэгийг хүлээн авлаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За дөнгөж сая Батэрдэнд бидэнтэй холбогдож хажуудаа байгаа хамгаас гартай ээж хорол сүрэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргээд мөн Ховд аймгийн Алтай суманд байгаа ах トゥ нартай баярын мэдлэгээ дэвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За сайн байна. Хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэм блэ? Наранхүү хинд мэдлэгээ явуулах уу? Ховс аймгийн Тэс суманд суугаа. Аав хингэнэ? Гүнтэг үү? За мөн ээж булган. Ах トゥ төрөл төр. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Наранхүү таны имжлэгийг бид хүлээн авлаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар имжлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд үзэгч та бүхэн бидэнтэй шууд холбогдсноор хайртай дотны хүмүүстэй өөрийн дуу хоолойгоор имжлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Яг одоо бид бол 5 үзэгчтэй холбогдсон байна. Одоо нэг үзэгчтэй холбогдоод үзэгчдийнхаа имжлэгийг бид хүргэх болно. Байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдсон байна. Маш их баярлалаа. Танд бас шинэ жилийн баярын мэндийг хүргэж байна. Хоёулаа танилцъя. Таны нэр хэм блэ? Намун дээр хинд мэдлэгээ явуулах уу? Сэлэнг аймгийн Хушаат суманд суугаа хайрт өвөө. За Сэлэнг аймгийн Хушаатд суугаа. Хайрт өвөө. Өвөөгийнх нь алдар нэр хэм блэ? Өвөө Баст. За мөн. Ихчийнх нь нэр? Ихч Наран гэрэл. Наран цэцэг. Тэгээд ах заргал. Ах заргал. За. Жаргал маргад эрдэнэ. Гэр бүл өөр хүүхдүүдт нь. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Намын дээрээ мэдлэгийг нь хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд үзэгчдийнхаа мэдчилгээг хүргье. Эхний үзэгчийн маань мэдчилгээ Сүхбаатар аймгийн Түмэн цогт суманд суугаа хамгаас гартай аав Мөнхбаатар хайртай ээж Эрдэнэ Туяа. За мөн инх зүйл Эрдэнэ Туяа нартай энэ өдрийн мэндийг хүргээ та бүхэн шинэ жилээ сайхан тэмдэглээрэй гэд инх зүйл аядуугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ Алтан чимэг хамгаас гартай ээж Лавг сүрэндээ. За мөн Улаанбаатар хотод байгаа бүх ах トゥ төрөл төрөсөдөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд хамгаас гартай ээжтэй. За Алтан чимэг мөн хүү Алтан сүлт нарийнхан зүгээс мэдчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ инх тайвны Эрдэнэбаатар бидэнтэй холбогдож Өмнөгов аймагт суугаа хамгаас гартай өвөө Бадам сүрэн хайртай эмээ Дулам хайртай эгч Оюун цэцэг Отхон Эрдэнэ түүний гэр бүл үр хүүхдүүдэд за мөн 013 дугаар цэргийн ангид алба хааж байгаа хамгаас гартай дүү Эрдэнэ баяртай цэргийнхаа албыг нэр төртэй сайхан хаагаад шинэ жилийн баярын мэндийг хүргье гэд за мөн Үлзийд суманд суугаа төмөр үлзий мөн хамгаас гартай аав инх тайван ах トゥ төрөл төрөсөдөө болон тэдний гэр бүлийг таньдаг бүх үр хүүхдүүдэд Батцэргийн гэр бүлээс за мөн Эрдэнэбаатарын гэр бүлээс аядуугаар мэдчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ Эрдэнэ цогтын мэдчилгээ байна. Эрдэнэ цогт бидэнтэй дарханаас холбогдсон байгаа. Дарханаас бидэнтэй холбогдож Сэлэнг аймгийн Зүүн Хараагийн 10 жилийн сургуулийг 1980 онд анги удирдсан багш Тунгалаг багштай төгссөн ангийн хамт олондоо мөн ангийн хамт олонныхоо гэр бүл үр хүүхдүүд
хүүхдүүдэд нь над жаргалын хорвогийн хамгийн сайн сайхан бүхний хүсийг өрөөгөөд та бүхний маань хүсэл бүхэн биелэх болтугай гэд Эрдэнэцогт анги хамт олондоо айдуугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ мөнх сайхны мэнчилгээ байна. Мөнх сайхан Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай ээд Цэнт сүрэн, за мөн Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа Бат сайхан Баяр болон босод бүх өөр хүүхдүүдэд за гэр бүлийнхэндээ мөнх сайхан айдуугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Бат Эрдэнэ бидэнтэй холбогдож хамгаас гартай ээж Хорол сүрэн, Ховд аймгийн Алтай суманд байгаа бүх ах トゥ нартай гэр бүлийнхэнд нь шинэ жилийн баярын мэндийг хүргээд мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Наранхүү бидэнтэй холбогдож Увс аймгийн Тэс суманд байгаа хамгаас гартай аав гүнтэг хайртай ээж булган болон ах トゥ нартай шинэ жилийн мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Намуун дээр бидэнтэй холбогдож Сэлэнг аймгийн Хушаат суманд байгаа хамгаас гартай өвөө бааст хайртай эгч Наран гэрэл, Наран цэцэг, Алтан цэцэг ах жаргал маргад Эрдэнэ нартай за Намуун дээр айдуугаар мэнчилгээ илгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийн хамжилгээг дараах сайхан дуун дээр хамтдагхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгээнэ. Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань студид ирсэн мэнчилгээгээр үргэлжилж байна. Ингээд студид ирсэн мэнчилгээгээ та бүхэндээ хүргэе. Төв аймгийн Эрдэнэ санд суманд суугаа хамгаас гартай аав цаамбаг хайртай ээж дашмаа, хайртай ах Ононбат Бэрэгч Ариун Тунгалаг хоёр хөөрхөн хүүхэд нь болох Сувдмаа Болдбаатар нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ шинэ оноо та бүхэн маань шинэ оноо сайхан тэмдэглээрэй гэд Отхон Батын зүгээс мэнчилгээ ирүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ за хөгжмийн шууд нэвтрүүлгийн байнгын үзэгч Даваах үегч маань одоо байнга бидэнд
илэрхийлүүлдэг байгаа. Амгалан дэх хаан банкны төвийн захирал инх амьдрал Тэлэр Мөнх баяр нартай одоо Ахмад бидэнд өргөлж хөнгөн шуурхаа үйлчилдэг та бүхэндээ баярлаж талархаж явдаг шүү гэд. За Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны өндөр настан даваахуу гард нарийнхан зүгээс мэнчилгээ ирүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 10-ын А ангийн сурагч Зоргогийн Нандин Хүсэл 45 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн Амархуугийн Нандин Эрдэнэ мөн Эрхэм бэлэг Цогт баяр Инэрл Пүрвэ охиноо нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд сурлагын өндөр амжилтыг хүсье аав ээж ах эгч нартай тустай сайн хүн болоорой гэж мэнчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Дундгов аймагт суугаа хамгаас гайтай эмээ майн зав хайртай ээж Мегмар жив хоёрдоо ирж байгаа шинэ ондоо эрүүл инх байгаараа гэд заман Дундгов аймагт суугаа бүх ах トゥ төрөл төрөсөдөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд охин Эрдэнэ тул хүргэн Отхон бат нарийнхан зүгээс мэнчилгээ дэвшүүлсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийн мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгээнэ. Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд студид ирсэн мэнчилгээгээ үзэгч та бүхэндээ хүргэе. Булгаагийн зүгээс гэр бүлийнхэнтэй мэнчилгээ дэвшүүлсэн байна. Хамгаас гайтай аав ерөөлт хайртай ээж Саран туяа зааман хамгаас гайтай өвөө Жовон хайртай эмээ тогтох мөн дүү Тулгаар болон хамгаас гайтай эгч Инх туяа Хадам ах хүргэн ах Бат Эрдэнэ хайртай эгч Наран туяа хүргэн ах Ган Зориг зааман хамгаас гайтай хөөхөн дүүнэр болох Анх баяр Мишель Төгс баяр үүрийн туяа нартай жилийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүй ихээр хайртай шүү. Үргэлж инээмсэглэж яваарай гэд гэр бүлийнхэндээ булгаагийн зүгээс мэнчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Бямб жаргалаас ирсэн мэнчилгээ байна. Бямб жаргал маань бидэнтэй холбогдож Ховд аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг 2006 онд төгссөн. 2006 онд оюун бэлэг багштай төгссөн 10-ын А ангийн хамт олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё гэд Бямб жаргал 5 дугаар мэнчилгээ хэлсэн байна. Дараагийн
үзэгчийн маань мэнчилгээд Орногов аймгийн Далан жаргалан суманд суугаа. Хамгаас гартай эгч Үрэл маа, хайртай дүү Байгал маа, Боёо болон тэдний гэр бүлд шинэ оны баярын мэндийг хүргээд Улаанбаатар хотоос Эрдэнэтийн гэр бүлээс аядуугаар мэнчилгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийн мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтхан уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ үү? Зинхэртэн цасгайлан бодрон нэг л өдөр хөнгөн салхин сэвэлзэн дэргэлдэн бүжлээ цасан ширхгүй дурлаас хөдлөлцөх харанд ойрч гайлахыг хүслээ нүдэ анаараа чам дээр буухын хүлээ цасан дүн бодорсаа чиний нөрөлн бэр хайрт минь цасан хүслээ шимээрээ цасан хүлийн үчээ хайрчантай би зугаан ханихтэй зүрх сэтгэлээс хүслээ шимээхэн сонсондон Гятацэн гялтган хайлан буун нүдийн үдэш цавхны цаан өнгөнгөр хайрын гэлбэр тодхон гэрэлчээ энэ тэнд хүсэл тэмүүлээ хөөрөн цаас болч шимний хүслийг сонсчээ эргэлдэн цаас хүсэн хүлээр цаа анх шархлын хонхыг зоглоо хүстэй шимнэрээ цаас бидний тойрон бүчин цастаа бас чамтай айлан дуулан үрд мөн хайрын төлөө амхан чамд хүсэл мөрөөдө шимэн чин хүслээ хайрын төлөө хэлэн дахин шимэн цаас эйлэн бодорсаа чиний нөрөлн бэр хайрт минь цасан хүслээ шимнэрээ цаас хайрын хүлийн үчээ хайрчантай би зугаан ханихтэй аз жаргал хайрын төлөө зүрх сэтгэлдээс хүслээ шимэнхэн сонсогдсон цасан хүслээ шимнэрээ цас хайрын хүлийн үчээ хайрчантай би зугаан ханихтэй аз жаргал хайрын төлөө зүрх сэтгэлдээс хүслээ шимэнхэн сонсогдсон Туга аз жаргалаа үр хайртай чамдаа би чинь хэлээ гэрэлгээ цаас болон чамайг үсэ чиний хэн хүслийг цаасан би чинь зөөлөн шимний хайрын төлөө хэлээ цаас зөөлөн эргэлзээр хүслийг дэрэн нисээ дурдах хайрын зүрхэн буухыг хүслээ уярч хайлан сэтгэл шинглээ хатан намайг хүслээ чамдаа хайртай гişинглээ цаас хайрыг бэлгэлээ хайрын төлөө хүслээ Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Яг одоо Сэлэнгэ бидэнтэй холбогдсон байна. За Сэлэнгэ үргэлжлүүлэн мэдлэгээгээ бидэнд хэлээрэй. Хатан мэж мөнх цул мөн. Хатаа гэр бүл юм. За хатаа ахыхаа гэр бүл. Мөн. За. Мөн. Хатаа гэр бүл юм. За. Мөн.
За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа Сэлингээ. Ингээд үзэгч та бүхэн яг одоо RS56 дугаар явуулсан шууд холбогдох боломжтой байгаа. Студид ирсэн Минчилгээ маань за цаадал бидэнтэй холбогдож Дундгов аймагт байгаа хамгаас гартай ээж уртнаас дэлгэр хангаа суманд байгаа Аха Бямба тогтох, за дүү Буян тогтох, Улаанбаатар хотод байгаа дүү Жаргал сайхан ах Гүржив нартай шинэ жилийн баярын мэдлэгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? Байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдсон байна. Сайн байна уу? За танаа телевизэг үзэж байгаа нийт үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. Маш их баярлалаа. За та бүхэн ажилд их амжилт хүсье. Маш их баярлалаа. За хоёулаа танилцъя. Таны алдар нэр. Хоёр гэж юм байна. Анх хоёроо хинд мэдлэгээ явуулах уу? За хайр таав ээж Бат Тотхон. Бат Тотхон. Ээж гэрлэхүү. Ээж гэрлэхүү. Дүү Хос баяр. Ээж гэрлэхүү, дүү Хос баяр. Дүү Золзоя нартай. За бас нэг дүү оюун сүрэн. Оюун чимэг. Оюун чимэг. За тэгээд гэрийнхэндээ хайртай шүү. Ирэх жил илүү их анцааралтай байхыг хүсэн өрөөгөөд. За бас Өөрөнгө аймгийн хужирт суун суугаа төрөл төрөсгөдөө мэдлэгээ төвшүүлмээр байна. За ах トゥ төрөл төрөсгөдөө. Өөрөнгө аймгийн хужирт сум шүү. За өөр хүнд мэдлэгээ дэвшүүлэх анх хоёраа. Боллоо. Бидэнтэй холбогдсон маш их баярлалаа. Баяраа сайхан тэмдэглээрэй. За ингээд үзэгч та бүхэн яг одоо RS56 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй 80 дугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Бид үзэгчдийгээ яг одоо RS56 дугаарын утсан дээр урьж байна. Нэвтрүүлэг маань 15 цаг хүртэл үзэгч та бүхэнд хүрэх байгаа. За нэвтрүүлэг өндөрлөх хугацаа бол одоо дөхөж байгаа учраас та бүхэн амжиж RS56 дугаарын утсанд холбогдож хайртай дотны хүмүүстэй шинэ жилийн баярын мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. За ингээд дөнгөж сая анх хоёр бидэнтэй холбогдсон байгаа. Анх хоёр маань бидэнтэй холбогдож хамгаас хайртай аав Бат Тотхон, хайртай ээж гэрлэхүү, хайртай дүү Хос баяр, Зол заяа оюун чимэг нартай болон Өвөрхөн аймгийн хужирт суманд суугаа нийт ах トゥ төрөл төрөсгөдөө нутгийн зан олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд нийслэл Улаанбаатар хотоос анх хоёр 80 дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань цаадал бидэнтэй холбогдож Дундгов аймагт байгаа хамгаас хайртай ээж уртнаас за мөн дэлгэр хангаа суманд суугаа хайртай ах Бямба тогтох, Буян тогтох, Улаанбаатар хотод байгаа дүү Жаргал сайхан ах Гүржив нарынхаа гэр бүл үр хүүхдүүдэд шинэ жилийн баярын мэндийг хүргээд цаадлын зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Сэлингээ бидэнтэй холбогдсон байгаа. Сэлингээ бидэнтэй холбогдож Архан аймагт байгаа хамгаас гартай ээж инх туяа, за мөн Эрдэнэ хүүгийнхаа гэр бүл үр хүүхдүүдэд Булган аймагт байгаа хадам аав Насан буян хадам ээж Мөнхцөл, за мөн хадаа ахыхаа гэр бүл үр хүүхдүүдэд Сэлингээгийн зүгээс шинэ жилийн баярын мэдлэгээ дэвшүүлсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгийг дараах сайхан дундаар хамтдаган уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэдлэгээ хүлээн авч үзцгэнэ үү? Чигдэн
Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За яг одоо 1956 дугаарын утсанд даваа жаргал маань бидэнтэй холбогдсон байна уу даваа жаргалаа? Байна. За мэдлэгээ үргэлжлүүлэн бидэнд хэлээрэй. Буурал ээж юмдан мөн. Нутгийн зан олондоо. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дөнгөж сая даваа жаргал бидэнтэй холбогдож өвөрхөнгөө аймагт суугаа хамгаас гартай аав түмэн дорж хайртай ээж дуламжув заман буурал ээж юмдан нартай болон нутгийн зан олондоо нийт өвөрхөнгөөчудаа даваа жаргалын зүгээс мэнчилгээ илгээсэн байна. За дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэм блэ? За сүүтэнгийн цаасмаас боловтой гэж багш ярьсан. Болор туяа багш уу? За. Болор туяа багшаа хинд мэнчилгээ явуулах уу? Дорногов аймгийн Сүсүний Ерөнхий төсвөлийн сургуулийн нэг багш нартай. За, Дорногов аймгийн Ерөнхий төсвөлийн сургуулийн нэг багш нартай тоон захиралтай. Тоон ухаар уу? Тоон ухаар захиралтай Ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо нэг багш нартай. Мөн. Өөр хүн мэнчилгээ явуулах уу та? За мөн Ганат төсөв сууж байгаа Ах Батсуур. Мөн. Тэдний гэр бүл хүүхдүүдтэй. Мөн. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн яг 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дөнгөж сая Сүхбаатар аймгаас Болор туяа багш бидэнтэй холбогдож Дорногов аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн тоон ухаар захиралтай Ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээд аядуугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? Байна уу? За хоёулаа танилцъя, чамаа хин гэдэг вэ? Ирканатай шингэдэг мэндүрги. Пүрүбаатар. За Пүрүбаатраа чи хин мэнчилгээ явуулах уу? Пүрүбаатар хин мэнчилгээ явуулах уу? Эмээ цэцэг маа өвөөгийнх нь нэр? Өвөөгийнх нь нэр хэм блэ Пүрүбаатраа? Тайван. За мөн Ирка ихчтэй тийм ээ? Ихч Ирка да мөн. За чи хэдэн настай вэ Пүрүбаатраа? 6 настай. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Аавда ачлалтай, ээжтэй инэрлэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой. Сэлэн аймгийн 9 хүмүүс холбогдож байгаа юм уу те? За холоос бидэнтэй холбогдож байгаа юм байна. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Пүрүбаатраа. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая Сэлэн аймгийн 9 сумаас 6 настай бяцхан үзэгч Пүрүбаатар бидэнтэй холбогдож хамгаас гартай өвөө эмээдээ за ах эгч нартай аядуугаар мэнчилгээ дэвшүүлсэн байгаа. Дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Нэвтрүүлэг өндөрлөх тунд өгч байгаа учраас амжиж бидэнтэй холбогдож аядуугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Монгол телевиз, Монгол орныхоо өнцөг булан бүрт гардаг учраас та бүхэн бидэнтэй шууд холбогдож за эх орныхоо өнцөг булан бүрт байгаа хайртай ах дүү нартэй аядуугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дараагийн үзэгч холбогдсон байна уу? Байна. За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр? Батуул байна. Батуултаа хинд мэнчилгээ явуулах уу? Өвсөмгийн нармал гэсэн суугаа. Аав жага ээж жавсан. Овсаймгийн наран булаг суманд суугаа хамгаас гартай аавынх нь нэр? Аав жага. Аав хингинэ? Жага. За аав жага. Ээж жавсан.
шинэ жилийн Нэмэн төргийа. бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Батуулдаа. Мэдлэгийг нь хүлээн авлаа. Холбогдсонд баярлалаа. За ингээд үзэгчтэй бид яг одоо сүүлийн үзэгчийг авах болно. Хамгийн сүүл. За энэ өдрийн сүүлийн. За тэгээд хамгийн азтай үзэгчийг авах болно. Та бүхэн бидэнтэй яарвчлан холбогдож хайртай дотны хүмүүстээ аяд дугаар юмч хэлгээд дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдорой. Үзэгчид шинэ жилийн өвлийн сэдвтэй олон сайхан дуунуудыг ээлж дараалан хүргэж байгаа байна уу? Байна. За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэмэлээ? Үлзий байна. Үлзий бэлэг. Үлзий бэлэг хэнд бинчилгээ явуулах уу? Улаанбаатар хотод зугаа хамгаас сайтай аав чинчлөө. Аав чин чулуун. Ээж очирлам. Мөн Төв аймгийн Баянжиргалтын сумцгаа. За. Хатамаа хишиг мандах. Хатамаа хишиг мандах. Хатамаач Баттүр. Хишиг мандах Баттүр. Ахтай төрөл төрөлсөд шинэ оны баярын мэндийг хүргье. За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа Үлзий бэлгээ. Мэдлэгийг нь хүлээн авлаа. Холбогдсонд маш их баярлалаа. За ингээд бид яг одоо дөнгөж сая 5 үзэгчтэй холбогдсон байгаа. Ингээд мэдлэгээнүүдээ хүргэе. Эхний үзэгч маань Даваа Жаргал бидэнтэй холбогдож, за Өвөрхөнгөн аймагт байгаа хамгаас гартай аав Түмэнд орж хайртай ээж Дулам Жов, мөн Буурал ээж Юмдан болон нутгийн зан олондоо шинэ жилийн баярын мэндийг хүргээд Даваа Жаргал аяд дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Болор Туяагийн мэдлэгээ байна. Болор Туяа маань Сүхбаатар аймгаас бидэнтэй холбогдож Дорногов аймгийн Тоонхвар захиралтай ерөнхий боловсролын сургуулийн нийт хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсээд замун Улаанбаатар хотод байгаа ах Батсүрдэ шинэ жилийн баярын мэндийг хүргээд Болор Туяа огш маань аяд дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Сэлэнг аймгийн Ерөө сумаас 6 настай бяцхан үзэгч Пүрэв Баатар бидэнтэй холбогдож хамгаас хайртай эмээ цэцэг маа өвөө тайван за мөн Гая ахта эгч Эрка нартай шинэ жилийн баярын мэндийг хүргээд Пүрэв Баатар аяд дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Батуулд бидэнтэй холбогдож Увс аймгийн Наран булаг суманд байгаа хамгаас хайртай аав Жага ээж Жавзан ах トゥ төрөл төрөксөддөө сайхан өвлж өрөө гэж Батуулд аяд дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ Үлзий бэлгийн мэдлэгээ байна. Улаанбаатар хотод байгаа хамгаас гартай аав чин чулуун хайртай ээж очирлам. За мөн Төв аймагт байгаа хадам аав хишиг мандах хадам ээж Баттүр нартай болон ах トゥ төрөл төрөксөддөө шинэ жилийн баярын мэндийг хүргээд урт наслаж удаан жаргаарай гэд Үлзий бэлэг аяд дугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдчилгээ за хамгаас хайртай дотны найзууд болох Саруул шинэ хоёрдоо хонгор хөөрхөн үртэй болоорой гэд за хайртай найз хоёрт найзтай аяд дугаар мэдлэгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгийг уламжилснаар энэ өдрийнхөө хөгжмийн шуудан нэвтрүүлгийг бид жаргаж байна. Яг одоо Монгол орныхоо өнцөг болон бүрт Монгол телевизийн хөгжмийн шуудан нэвтрүүлгийг хүлээн аван үзэж байгаа бүх үзэгчдэд дараах сайхан дууг зориулж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчдээ.
Alım tağdan onu cevsin adım şilbur İki versin bazı harında Uşigin gelsin bak şiara Minyat jarağın o bide Minyat cidvisin so bide Minyat cidvisin so bide Minyat jarağın o bide Minyat cidvisin